Энэ хуулийн давхарлуудыг арилгах бол маш чухал байна. Ер нь манай энэ гол хуулиуд дээр одоо сайн ингээл энэ хуулийн давхарлыг арилгахаас үүдээд нэлээд одоо сая сандаг очор дарга хэлж байна. Хэд хэдэн тойрогдоор дахин сонгуул явуулахаас аргагүй боллоо гэд. За ингээ манай том хуульчид маань өөрснөө ажилласаар байгаад хоорондоо зөрчилтэй хууль батлаад одоо улсын төсвөөс дахин сонгуул хийх энэ нөхцөл байдлыг бид нар өөрснөө үүсгэж байна. За орон нутаг дээр одоо нийтдээ хэд орчим тойрогдоор 40 орчим тойрог дээр орон нутаг дээр дахин сонгуул хийх нэ. За ингээ энэ үр дагавруудыг одоо цэцгийн дүгнэлт бол үр дагаврыг арилгах асуудлыг бол хариуцдаг. Гэтэ ер нь цаашид ингээд яах юм? Улсын хурлаас хоорондоо зөрчилтэй хуулиуд гаргаад одоо дараагийн цэцгийн дүгнэлтэн дээр бас танилцуулах гэж байгаа нь үндсэн хуулийн дээр заасан огнооноос зөрүүтэйгээр улсын хурлын дэгийн тухай хуулийн дээр заасан байгааг бас одоо үндсэн хуулийн цэц танилцуулах гэж байгаа тийм ээ. Тэгэхээр улсын хурл өөрөө ийм алдаа гаргачаад дараа нь хуулийн зөрчил үүсгээд дараа нь үүнээс үүдээд албан тушаалтнууд за эсвэл ингээд иргэдийн уралдаас сонгогдсон төлөөлөгч нар эсвэл татвар төлөгчид өөрснөө хохироо суугаад байх юм уу? Энэ асуудлыг ер нь цаашаад яаж шийдэх ёстой? За дээрэс нэмээд тухайн үед улсын хурл өөрөө одоо энэ хуулийг хилцүүлэхгүй байж байгаа сонгуульд өгсөн байсан. За энэ хариуцлагыг ер нь ингээд цаашаад хэн хариуцах ёстой юм бэ? Улсын хурлын дарга нь юм уу? Тухайн байнгын орооны дарга нь юм уу? Үүн дээр цэцгийн дүгнэлтэн дээр цаашид ийм алдаа дахиж гарахгүй байх. За сонгогдсон төлөөлөгчд эрхэн зөрчигдөхгүй байх. Улсын төсвөөс дахиж ийм хохирол учрахгүй байх дээр ямар нэгэн гарц гаргалгаа дүгнэлт өгсөн төлөвлөсөн төлөөлөгчөөр дахиад юм ойлгомжгүй үлдчихлээ. За сандаг өчрөг шин хариулъя. Тэгэхээр ойлгомжтой яг энэ асуудлыг яаж одоо шийдвэрлэх вэ? За тийм ээ. Үндсэн хуультай зөрчилтэй. За мөн бусад хууль хоорондоо зөрчилтэй хуулиуд бас улсын хурлаас батлагдаж байгаагийн жишээнүүд бол одоо сүүлийн үед тодорхой гарч байна. Энэний үр дагавраар цэцгийн дүгнэлтүүд дандаа үндсэн хууль зөрчсөн гэдэг ийм одоо тогтоолууд гарч байгаа. За ганц өнөөдрийн энэ хэлцэж байгаа энэ үндсэн хуулийн нэгжийн хуулийн 40-р заалт бол одоо зөрчөөгүй байна гэдэг ийм дүгнэлт гаргасан. За таны ерөнхийдөө тогтож асууж байгаа асуулт бол чуулганы уралдааны дэгийн тухай хууль, улсын хурлын тухай хуулиудын холбогдох хууль зөвлөл залтууд үндсэн хууль зөрчсөн. Яалтчгүй одоо үндсэн хууль дээр ерөнхий сайдыг 3 хоногийн дараа хэлэлцэж 10 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байтал төрлийн тухай хуулиараа бид 7 хоногийн дараараас хэлэлцэж эхэлж 10 хоногийн дотор хэлэлцэх хугацааг 4 хоногоор бууруулсан байх жишээтэй. Энэ нь ингээд үндсэн хууль зөрчсөн ингээд одоо цэцгийн дүгнэлт гарцсан. Одоо энэ одоо цэцгийн дүгнэлтийн дараа хэлэлцэх тогтоол дээр бас энэ асуудал яригдана. Тэгэхээр тийм учраас бид нар л одоо ингээд бас үндсэн хуультэйгээ зөрчилтэй хуулиудыг баталсаар л байна. Тэгээ энэ дээр одоо хаанаар л анхаарах хэрэгтэй. Улсын хурлын тамгын газар, холбогдох байнгын хороодууд, за хяналт шалгалтын газар гэд ингээд ер нь бүх шатандаа л бас одоо эрхэлж байгаа ажилдаа хайнг гэдэг юм уу. Зарим нэг цаг хугацааны асуудалд одоо цаг хугацаанд тулж сая нэгжийн хууль бол одоо орон нутгийн сонгуулийн хуулинд одоо 6 сараас доош хугацааны өмнө нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулинд захирагдаад ингээд нэмэлт өөрчлөлт оруулж амжаагүй. Их хурлын гишүүд улсын хурлынхаа сонгуульд анхаарад орон нутгийнхаа сонгуулийг гээгдүүлээд нэмэлт өөрчлөлтийг хийгээгүйс болоод нэгжийн хуулинд нийцүүлээгүйс болоод ингээд ийм арга үүсчихэж байгаа. Тэгээ үүнээс болоод өнөөдөр бас одоо ингээд тэр орчин төргөний санхүүжилт нэхэгдээд сонгуулийн одоо үйл ажиллагаанд шаардлагатай гээд сонгуулийн ороо нэхэл сууж байгаа шүү дээ. Тэгээ ийм одоо сөрөг үр дагаврууд бол гарч байна. Тийм учраас цаашдаа бол бид нар аль болох ийм хуулийн хийдэлтэй, цоорхоотой, үндсэн хуулийн зөрчилтэй хууль батлахгүй байхыг л аль болох одоо бид нар хаана анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага байна л гэж үзэж байна. За Скотер Эрдэнэт гишүүн.